Гурван цас тэмэн орой суудал зассан гунигтай хавраар гутлынхаа төрийг эргүүлээд алхахад алхаа гიშхээ өөр болно. Эрдүү хөөрүүдээрээ нэмээд бас чамайг харахаар эрхийн тэнийг юм шиг хачин чихтэй алхаатай болно. Хайр сэтгэл хүнийг ингэж хамаагүй алхуулж ирдэг байна. Өрцөн цаанаас нэг юм өргөөд байх шиг болдог байна. Хөөглөөд хөдөлсөн тэмээний амьсгал хөөрхөн чиний минь нэрийг чихэн дээр минь шивнэн хөөргөж бүсэлсэн дээлмэн гэр орон шиг санагдаж ушуухан чамтайгаа амьдрна гэж сэтгэхэд л бурамтхан буруу зөв дайлдаг байна. Баярлалаа сайхан шилэг уншсан. Айст глобал телевизийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор яруу найрагч Болорцом эзэн Жамбалдарж оролцож байгаамаа. Тэр Жамбалдарж бол мэргэжлийн найруулагч Монголын ярж ажиллаж байсан. Одоо хуваарай студитэй бас найруулагч чиглэлээр ном одоо цахим ном гаргаж байгаа юм байгаа юм аа. Ер нь бол манай үзэгч Жамбалдаржийг бол жамын цэцшүүлгээр нь бол маш сайн мэднэ. Би бол юунд бол 100% итгэлтэй байгаа. Тэгэхээр хаваржаа тавлаг байна хөө. Сайхан хаварж гин үү та. Юуны тэр өнд та залуу яруу найрагч намайг энэ сайхан нэвтрүүлгийнхаа хамарт уран залсан. Зангиж явахдаа бас баярлалаа. За сүүлийн уран бүтээл юу хийж яах вэ? Ямар ном гаргав? За би хамгийн ер нь үргэлж яруу найргийн 3 номтой хамгийн анхны ном маань шүүдэр мэтгээд оюутан байхдаа дөнгөж сургуулиа төгсчөөд ном гаргаж ирсэн. Тэгээ морин гатлаг уулын хөхрөөс сар зөргөө зогсно. За тэгээд 4 дахь ном нь бас ингээ саяхан гараад бас удаагүй байна. Салхи нална гэдэг энэ ном байна. За 5 дахь ном маань болохоор үргэлжилсэн үгийн одоо эссений чиглэлээр бичсэн Хөхтөнгийн ногтруу гэдэг ном маань бас гарсан байгаа. За ингээд нийт уран бүтээл одоо анхны одоо үргэлжилсэн үг рүү хөл тавьсан ном маань одоо энд байна да. Энэ Хөхтөнгийн ногтруу гэдэг ном гаргасан. За тэгээд яг яруу найрагч хүн ном бүтээл ном гаргах одоо тэр шат бүхэндээ бас өөрийгөө олж өөрийгөө ирж одоо миний энэ нас бол яг өөрийгөө тийм ирэл хийлж өөрийгөө олох гэж тэмцэж яваа энэ уран бүтээлийн маань энэ цаг үе юм болоо гэж бас боддог. Яг үүнтэй холбоотой асуухад их номч гүйш инженерчгүй нэгэнтэй хүний сэтгэлийг хөдөлгөж чад бас хөнгөн биерийг хөшхийн хэрэг юу гэсэн байдаг. Тэгвэл чиний хувьд хөнгөн биерийг хөшхийн хэрэг юунд байна? Зорилго юу? Энэ шүлэг яруу найраг бичгтээ би бол анх ямар ч тийм зориггүй гэрлэхүүн бичиж эхэлдэг юм билээ. Ерөөс сони нэг л их тийм гоё бичмээр юм шиг санагдаал. Тэгэл сэтгэл санаа хөдлөөл нэг л докторгүй хачин болоод л те. Тэгэл ингээд шүлэг яруу найраг бичих. Сүүлд ингээд утга учир өөрөө ингээд явц дундаа өөрийнхөө тэр утга учир мөн чанараа хайж ирж олдог юм шиг байна. Тэгээ ингээд бодоод байхна тэр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд сумын нутаг уул усны тэр сайхан онцлог тэр сайхан ардын хил хиллэг зан үл энэ бүхнийг бас энэ яруу найраг утга зохиол гэдэг юмдаа шингээж эцсийн эцэст нөгөө нэг бид нэг л юм дээр бурхны шашинч тогтдог. Нөгөө биений хайрлахын шалтгаан. Тэгээд энэ бүхнийг л одоо хэлэх гэж энэ бүхнийг одоо дээрэс нь яруу найргийн урлал зүй уран бүтээлчийн өөрийн урлал зүйн бас нэг шат тгийг бас ингээд залуу хүний хувьд бас ингээ өөртөө бий болгож өөрийгөө ялан дийлэх гэсэн нэг тийм ирмэлцлэр ингээд шүлэг уран бүтээлтэй хандаж аль болох өөрийгөө хөгжүүлж уншиж шинийг эрэлхийлж бусдын хэлээгүйг бас нэг хэлчихэнсэн гэж бодож ингэж одоо эрэлхийлж явдаг. За тэр эрэлхийл маань өөр дотор минь л байгаа болоо тий өөрийгөө сайн уран бүтээлч хүн бас өөрийгөө сайн онгичж нэгжиж маш их сууж ижил тэр бүхнийг олдог болов гэж боддог. Миний хувьд одоо яг жинхэнэ эрэлхийлж өөрийгөө олох гэсэн энэ ирмэлзэл дээр явж байгаа. Тэгээ 2019 онд сая та хэллээ жамын цас шүлгийг маань бас Болорцом наадмын тэргүүн шүлгээр ингээд шалгаруулаад тухайн оныхаа бас шилдэг шүлгийг шалгаруулж ирсэн. За ингээд жамын цас шүлэг маань бас ингээд сургуулийн сурагчд бас их уншиж байна. Бас төгсгөлд нь би нэг л хэлэх гэсэн санаагаа бас шигтгэж өгсөн. Нэг л өвлийн цастаа амьдрал гэдэг суурьнд нэрэл бид чинь бодраад л өнгөрөх цас шүү дээ гэж. Нөгөө л мөнх улсын шалтгааныг л энэ шүлгэндээ бас ингэж хэлэх гэж оролцсон. Тэгээд мөн энэ шүлэгтэй адилхан одоо хайрын шүлэгч байна уу ямар нэгэн сэдвийн шүлэгтэй би бол заавал нэг агуулга шингээ хинсан гэж хичээж явдаг юм аа. Бургасан үн нахил зуулан гэрийн цас шүүрдэж бусдын дээгүр бодрууланхан байхдаа үүдэр цухих аавын хаан дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон. Халуун ур савсан тооноор орсон цас. Хайртаж минь санчигт бас хүрсэн. Хааш яаш цацсан бужигнуулсан цасан дор хамгийн баг дүү минь алгаан дэлгэж зогссон. Шашин ирж шүү. Би ер нь боддын шашинтай хүн. Тэгээ хэрэг гүнзгий. Их тийм гүнзгий биш. Ерөнхийдөө наад ойлголт мэддэгдэхүүн талаас нь бас их судлахыг хүсдэг. Хар одоо учир мэдэхгүй мөнхөхөр шүтэх биш. Наан нь ер нь яг ямар учиртай юм бэ гэдэг талаас нь бас судлахдахын талаас нь илүү их шашинд бас хандахыг хүсдэг. Ер нь бол миний мэдхийн яруу найраг шүлэг өчж байгаа хүмүүс ер нь бурхангүй байх нь их олон байдаг. Ягаад тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө бас яг бурхан мэдээллийг таних гэж зүтгэж байдаг юм л да. Тэгэхээр бурхан найрагч хоёрын хооронд ямар холбоо байгаа юм? Энэ тэр бурхан гэж эхлээд юу яриад байгаа нь бас их сонирн байгаад байгаа тий. Бурхан гэхээр яг тийм бит бодит нэг хүн байна уу? Эсвэл тийм сэтгэлийн чандад байгаа нэг шалтгаан байна уу гэдэг бас сонир ойлголт л та. Тэгээ бурханы шашинд бол бас хүн бүхэн өөрөө бурхан байх боломжтой гэж үздэг л тий. Тэгэхээр альва хүн юу руу хандаж юуг шүтэж чинь гэдгээс хамаарч бурхан бий болдог баха. Тэгээ яруу найрагч хүн бас өөрийн гэс нэг тийм тогтсон үзэл бодолтой. Тэрэндээ бас тийм бат итгэлтэй. Тэгээд шүлэг яруу найраг нь өөрийнх нь баг юм шашин юм шиг тэрэндээ бүр ингээд нэвч шовт бас тийм итгэл төрөөд ингээд оршчихсан байт юм болоо гэж бас боддог. Яг л нэрээ нэг энэ яруу найрагаас бас ингээд холдчихоор эсвэл ингээд надад хамаагүй юм шиг ингээд амьдрахаар бас ингээд нэг тийм болохгүй байгаа юм шиг. Эсвэл бүр бичихгүй болчмоор юм шиг, эсвэл бүр бичмээр юм шиг энэ шүлэг яруу найраг сэтгэлийн үг хувьдс тэр үгийн шидэн өөрөө яруу найрагчаа ингээд бариад бас хөдөлгөөд өгдөг. Өмрүүлээд өгдөг юм болоо гэж бас заримдаа боддөг шүү дээ. Тэгээд яг энийг шүлэг биш юм аа гэд хэлчихээр за энэ бол мөн гэд хэлчихээр тодорхойлж ихээр өдийг хүртэл хин ч одоо энэ шүлэг яруу найргийн мөн чанар агаарыг яг дээд хэмжүүрт нь аваач чинь гэж тавьсан зүйл бол байхгүй. Энэ бол үргэлжил юм шинэ эрэлхийлэл ингээл явсаар байгаа даа. Би яг яруу найраг гэж юу вэ гэж асуух гэж байсан юм л да. Тэгэхээр хоёул яг яруу найраг гэж юу вэ гэдэг дээр жоохон тулж ярил. Сүүлээд одоо дууны шүлэг нэг тустай юм гараад ирлээ. Тэгээ бас хүмүүс чинь бие бинийгээ дотор нь за энэ нэг шүлэг бичдэг нөхөр гэж ангилж багш. Яруу найраг бичдэг хүн гэж ангилж багш. Ерөнхийдөө бол бидний дээд үеийнхэн буюу алтан үеийнхэн гэж яригддаг. Тэр үеийнхэн бол яалтчгүй яруу найраг биччихсэн юм байна гэдгийг бол одоо хүн болго яриад байна л да. Тэгэхээр яруу найраг гэж яг юугаар ялгагдаад энэ бүхэн үзэхээр. Би бол өөрөө ингээд бас нэг өөрийнхөө яруу найргийг бүтээх гэж оролдож яваа хүн учраас яг тэр энэ гэд хэлчихвэл бас энэ олон эрдэмтэн судлаач нар байна. Энэ бүхэн өөр гэсэн үзэл бодолтой нэг одоо эртнээс бас судлаад ирсэн нэг тийм том юм судлагдсан айс хав шүү дээ. Зүгээр яг миний хувьд гээд ярихад за яг энэ шүлэг муу юм аа тэр хэлбэр нь ямар ч байж болох юм бэлээ. Хэлбэр урсгал нь ямар ч байж болох. Гэхдээ давтагдшгүй урд өмнө хин нэгэн хэлэх боломжтой мөртлөө боломжгүй тийм нэг гоё зүйлийг л одоо муухайч байна уу гойч байна хамаагүй ямарваа нэгэн тийм урлал зүүн бол гайхамшигтай хүнд хэлэх гэсэн санаатай тийм нэг гоё урлалын мөн чанарыг л бас яруу найраг гэж хэлээд байгаа юм. Сүүлд бас ингээд нэг юм ажиглаж байгаа. Нийтлэл манай дээшээгээ бол хуучин цагт яруу найраг бол үнэхээр сая та хэллээ те. Үнэхээр сонгодог бүтээлүүд зөндөө байна. Үгүйс хаашаач хийх аргагүй сонгодог бүтээлүүд зөндөө байна шүү дээ. Гэвч одоо бол нийгэм маань маш чөлөөтэй болоод ингээ олон урсгал измүүд бас хөгжиж эхэлсэн л эхэлж байгаа л да. Ингэнгүүтээ хүн өөртөө яруу найрагч байж болно гэдэг бас нэг юм зарчим байгаа. Хүн өөрийнхөө дотоод төрж байгаа тэр сэтгэл мэдрэмжийг өөрийнхөө гаргаад бичиж чинь. Ямар ч одоо хэний ч урлал зүйтэй хамаагүй өөрийнхөө сэтгэлдэлтүүдийг бичиж чинь тий. Тэгэнгүүт тэр бас яруу найраг байх боломжтой. Яруу найраг бол хүний дотоод сэтгэлээс гарч байгаа тэр ундрах гэдэг зүйлээрээ бас нэг юм шүлэг мөн гэдэг юм зарчимтай. Тэгээ энийг хинч буруутгах болохгүй нэг юм л олон урсгал изм те. Эсвэл бусдаас одоо энэ хуучин хэлсэн бүх санаануудыг
дахиад өөрөөр хийх гээд дахиад нэг өөр өнцгөөс нь бас ингээ яваад байгаа өөр өнцгөөс нь хэлэх гэж одоо хэлэх гэж оролдож байгаа ийм гоё шинжилэл нээлтүүд гэж олон бас залуучууд байна. Ер нь бол урлагийн бүтээл хүн гоо сайхан байдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол ардын орон цогч Бавгын хогсрон нэг л эрүүл сахтууч нэг л зангаар байгаа хүн бол эр хүн гэж хэлсэн байна. Энэ бол би үнэлэхдээ эр хүний гоо сайхан гэж бодоод байна. Бүсгүүчүүд дээр жоохон муухайхан хэлэх юм бол будагтайч будаггүйч нэг төрхөөр байгаа бүсгүй гоо сайхан бүсгүйч хийж болмоор тий. Тэгвэл гоо сайхан гэж өөрөө юу вэ? Гоо сайхныг хүн өөрийнхөө ингэж хандаж авч үздэг юм болов. Жишээлбэл одоо ингэж надад таалагдсан одоо нэг сайхан эмэгтэй өөр нэг найзд маань таалагдахгүй. Нэг тийм юм байдаг шүү дээ. Эсвэл өөр найз маань сайхан гэж харж байхад нэг одоо заавал эмэгтэй хүн биш. Ер нь нэг тийм бас нэг тийм гоё сайхан залууч бас байдаг. Сайхан морьч байна. Ер нь гоо сайхан бүх юм дээр биш. Сайхан хүлэг, сайхан гоё хийд, сайхан бүтээл дээр хүртэл байна. Тэр харж хүний дотроос харж байгаа тэр дотор байгаа нэг юмыг л тэр нэг юм бодит юм уу? Нэг хооснолог чанарын нэг зүйлийг хараад хөөхөө өөрөө ингээд нэг тийм гоё мэдрэмж авч байна. Тэр мэдрэмжийг өгж байгаа зүйл өөрөө тиймтэй сайхан байхгүй. Тэгэхээр сайхан гэж бас яг ингээд тогтсон зүйл бас байхгүй. Тий. Энэ ороогийн бүх юм тогтсон жоохон хэцүү л дээ. Онцлогоод явахад хэцүү, онож хэлэхэд бас хэцүү тий. Хүн болгоны хувьд өөр байдаг учраас. Тэгвэл гоо сайхны тухай дахиад нэг ганц сайхан шилжүүлээ. За гоо сайхны тухай би яг санаанд орж иж байхаар би бас нэг юм болж исэн. Хайрын шүлгэлтэй. Ангийн бууны овоо хараа шагаадаг байсан нүдээр ариухан чамайг хараад би гимшиг шиг болсон. Чавхаар шагаадаг байсан нүдээр чамайг хараад нүд ниймэн гэм арилах шиг болсон. Гэт нэг юм дөрвөн мөрт шүлэг ингээд эхэлдэг юм л да. Тэгэнгүүт урд нь тэр одоо шүлгээ нэг багахан тайлбарлахад үнэхээр тийм гим хийсэн нүдээр гим хийж боломгүй юм шиг хизээж гим хиймгүй юм шиг сэтгэл төрүүлж тэр сайхан зүйлийг харж ин л д. Энэ өөрөө бас ингээд хүний гоо сайхан өөрөө хүний тэр харах өнцгийг өөрөө өөрчилж өгдөг юм байна л д. За би нэг чиний дэр гэдгээ тийм шүлэг дуудъя. Чиний сайхан нүдийг ширтгэхийн тулд ертөнцийн бүх одод энэ дундуур ер бусаар харван унах солирын гэлтэрхий зээжин дотор унахыг хүлээх хэрэгтэй. Чиний сайхан үнэрийг санахын тулд чиглэг мананд өдөржин жиндээд өр зүрхэнд минь чамаас өөр хүн багтах зайгүй болтол бясалгах хэрэгтэй. Чиний туйхан моторт хүрэхийн тулд салхины эсрэг эргэх цаасан сэнсээр шувуу урлаад агаардах өөргөн нисгэж мөрөн дээр чин зөөлөн болгох хэрэгтэй. Чиний дэргэд он удаан суухын тулд оддын дундуур харван унах гэрлийг олж харсныхаа дараа нүдэн яад оргүй хоосон төслөө шивнэхэл хэрэгтэй. Хайрын шүлэг байна. Тэгвэл гоо сайхан гэдгээ бол цэцгэн төртөл байна шүү дээ. Мод цэцгтэй холбоотой ямар шүлэг байна? Ахуйтай холбоотой их олон шүлэг байна. Би бол мэдж байгаа. Байгальтай холбоотой шүлэг бас байгаа. Гэтэ одоо дан ганц нэг цоргон цэцгэн зориулсан ч юм уу тийм шүлэг ер нь ямар бүтээл? Тийм шүлэгнүүд бий. Тэгээ би бас ийм богийн шүлэгнүүд бяцлаглалын шинжтэй богийн 4 мөрт 3 мөртөд ингээд бас номдоо заавал гоё оруулдаг байхгүй. Тэгээ энэ бас надад ингээд гоё ингээд 3 мөрт 4 мөртийг ингээд аливаа ямиг базаад ингээд бодож суух бас их гоё. Тэгээд нэг энэ бол нэг бас энэ агшны тухай шүлэг байна л да. Нам гүмийн дунд нарийн чихээ солбох нэг морь бүрээ мэт уянгалан янзгайхад суураар нэг морь болно гэдэг ч юм уу. Хүний амьдрал өөрөө сони юм тий цуурын шиг. Нэг л давтагддаг, нэг л сонсогддог шүү дээ. Яруу найрагчтай амьдралыг ингээд үзээд судлаад хож жишээлбэл нацагдорж манай зохиос нацагдорж байна. Эсэнэн блок гэж үзэх юм бол амьдрал маш хэцүү хүнд. Ер нь баг Херваргийн үн тэсгэргүй тийм хатуу туулсан байдаг. Гэтэл эсэргээр Лев Николаевич Толстой манай лодгийн төдүүгээ гэдээ харах юм бол шал өөр амьдралтай. Гэтэл уран бүтээл гэсэн салбарт хоёулаа байж байгаа. Нэг нь яг өргөлсөгийн зохиол оролдоод идэг. Нөгөөх нь шүлэг хүчээд идэг. Тэгэхээр шүлэгч хүний амьдрал, зохиолч хүний амьдрал гэж хоёр өөр байгаад байна уу да. Ер нь юу гэж боддог юм бэ? За одоогор би бас яг сайн хэлж мэдэхгүй юм а. Энэ агуу алдартай сайн зохиолч яруу найрагчдын амьдрал, тухайн цаг үе нийгмийнхаа ороо бусгай амьдрал, тэр зөрчил тэмцэл донд тэр нийгмийн
асар том шилжилтүүдийг уран зохиолд бичиж үлдээсэн байдаг. Түүндээ ч бас өөрийгөө золиослж, амьдралаа золиослж, зарим нь нэр алдар шагналаа хүртэж янз янз тухайн нийгмийн байдлаас болж ингэж амьдсан байдаг. Зөвхөн чухам одоо бидний үед бол нийгэм цаг үе дагаад бид нар бас тийм нийгэм цаг үе тэрсэх эр зориг бас үнэхээр дутуу. Өөрийгөө зорих эр зориг бас дутуу. Надад л дутуу. Гэвч өөрийгөө золиод шүлэг яруу найргаа бас бичээд үнэхээр одоо хүн өөрийнхөө хувь тавилангаар л амьдраад тосч байгаа байхгүй. Тэрнээс яг яруу найрагчийн амьдрал ийм шүү гэд хэлбэр байхгүй. Хүн өөрийнхөө хувь тавилан тэр юмараа ингээд амьдраад одоо тэмцэгч бол тэмцээд явдаг. Бодол хийлж явдаг, гонс хийж явдаг, нэг нь гонс хийгээд явдаг. Хүн өөрийнхөө тэр хувь тавиланг өөрөө бүтээгээл ингээл дуусчих юм шиг байна. Тэгэхээр одоо бид нар бол ингээд за энэ шүлэг амьдралд хэрэгтэй юм гэд бас шүлэг хүчээд байгаа юм байхгүй. Үндэ энэ шүлэг яруу найраг гэдэг зүйлдээ бид нар маш их тийм зүрх сэтгэлээ зориулсан. Цаанаасаа л бичихгүй бол болохгүй нэг ийм одоо шийтгэлд чих юм уу нэг юм унтсан. Тэгээ түүнийгээ бичдэг. Тэгээ бичээд бол ингээд яваад байгаа нь бол бас нэг тийм бас байгалийн тавилт бас хувийн хувь тавилан бас байж магадгүй гэж би бас хувьдаа ингээд итгэж явдаг. Тэрнээс биш заавал одоо би бол ингээд маш тайвнаар ингээд дөнгөж сургуулиа төгсчөөд зөвхөн ингээд шүлэг яруу өдөр орой ирээл ажлаа тарж ирээл нөгөөтгөө боддог. Ажил дээр очиод нөгөөтгөө л боддог. Нэг л юм бодлоос харддаг нэг эмгтэй хүн шиг энэ шүлэг яруу найраг бичих яаж гоё яруу найрагч яаж энэ сайхан хүмүүс болох уу гэдэг ийм тэмүүлэл намайг өдий жамбалд орж бий болгож авчирсан байхгүй. Тэгээ энийг надад хинч чи ингээрэй гэж бас суулгаагүй. Цаанаасаа миний хүсэл сонирхол ийм байсан. Хүсэл сонирхолтой эзэн явсны минь чагнал бас юм болоо гэж ингэж боддог. Тэгээ шүлэг яруу найраг бичих гэдэг бол цаанаасаа нэг тийм үйл. Үүнийг бол би энийг бичих юм бол ингэнэ гэж бас ингэж зорж бас хэдийгээр уран бүтээлчийн тийм амжилт карьер байхаа болохоос биш яг тийм цаад зорилго нь бол эхлэл нь бас өөр байдаг юм аа л гэж хэлээ. Цаг хугацаа гэдэг их сонир зүйл дээ. Одоо хоёулаа түрүүн нэвтрүүлгийнхэнд бол ярилцлаа шнэ. Одоо цаг хугацаа манай жамын цасны ингэ гэж байдаг гэж дурдж байсан. Тэр цаг хугацаа хөдөлгөгч нь одоо жишээлбэл миний хараад байгаа тэр цас шүүрж байгаа хүү байх жишээ нэ гэдэг тийм. Ер нь цаг хугацаа гэж үе. Бурхан гэж үе. Энэ хоёр маань ягаад бие биенээсээ хамааралтай юм шиг юм салангад чим шиг ингээд байгаад байт юм бол. Цаг хугацаа бол ингээл яваад байна. Шүлэг яруу найраг бол би бол ингээд одоо тэр миний асуух гэдэг юм бурхан гэдэг зүйл цаг хугацаа хөдөлгөж байгаа юм уу? Эсвэл цаг хугацаа гэдэг зүйл бурханы хөдөлгөж байгаа юм уу? Ягаад тэгэхээр хүн төрөлхтний түүхийг аваад үзвэл бид нар агууд амьдарч явах үед бурханы тухай ойлголт байхгүйсэн байгаа шүү дээ. Тэгээд бодох юм бол өөрөө сонир. Тийм, магадгүй бас сони асуулт байна. Миний бодлоор бол зөвхөн миний бодлоор бол цаг хугацаа байж иж тэр бурхан гэдэг тийм хоосон чанарлаг байна уу? Тэр зүйл орсон тогтнож байгаа. Нэгдээс цаг хугацаа гэдэг зүйл байсан учраас түүнийг бас бий болгож байгаа болов гэж бодож байна л дээ. Тэгээ бурхан чинь би бас нэг Монгол зургийн шүтээ урлалын чиглэлээр бас ингээд сурж ирсэн. Тэгэнгүүт хүн олон төрлийн ингээд бурхан байдаг. Бүгд л түүнийг одоо сэтгэлдээ бий болгож оршоож иж тэр сэтгэлийн нэг юм тгийг бий болгож иж л тэр бурханыг бий болгож шүтээд байгаа юм л да. Тэгээ тэгэхээр цаг хугацаа бол хамгийн түрүүнд бас байх ёстой зүйл болоо гэж бодож байна. За тэгвэл жамын хэсгээд шүлгээ. Та нэг манай үстний сайхан дуудаад. За тэг. Жамын цас шүлэг маань 2019 оны сүүлээр ингээд бичигдсэн. Тэгээд жамын цас шүлгийг маань бас ингээд Монгол Улсын их сургуулийн оюутнуудын Монгол хэл судлалын яруу найраг утга зохиол судлалын одоо сэтгүүлд нэрт зохиолч Долгорын Цэнжууга бас ингэж задлан шүүмжилж ингэж оруулсан байдаг. Тэгээ бас маш их баярлж байсан л да. Би ямар ч одоо санаанд ороогүй ингэж сайхан шүлэг маань ингээд бас ингээд оюутнууд маань бас ингээд задлан шинжилээд ингээд хүнд бас нэг юм өгөөж гинөө даа л гэж боддог тийм. За би жамын цас шүлгээд бодъя. Бургсан үн нахилзуулан гэрийн цас шүүдэж бусдын дээгүр бодруулан хам байх та үүдэр цухих аавын хаан дээрээс үлээсэн цас нь үснийхэн сарвалсан халуун уур савсан тоонор унсан цас хайртай жимийн санчиг тос хөрсөн хаашаас цацсан бужигнуулсан цасан дор хамгийн баг дөөмийн алгаан бэлгэж зогссон өглөөртэй явсан жинхэнэ мөрийг шүүдэж
Өдөр явах замаан гаргаж зогсдогсон би шинэхэн цас орсон өглөө шин мөр хайгаад л ижийг нь санчглаа. Зөөлөн гიშгэх алхаан дундаас зөнгөн сэрээд ижигэн ирхэн гэд итгэжлээ. Явган хүний ганц нарийнхан жимээр явсаар л ижидээ хөрнө гэж сэтгэжлээ. Дээрээс хэн нэгэн харж байгаа бол дэрсэн шүүрээр би бурхны тийг татаж харагдана. Нэвсийтэл давсан цасан дунд нэг хүү нэрэл ижигээ санаж дээ гэж бодогдно. Мөр нуруунд дэрмэн зузаан цас малгайлахад мөн ч хүнд санагдаад ажин түжин мөнх усын тухай эрг зүйлхэд тэр цас мөрийг минь дарж хайлаад л үнэн санагдна. Огторгүй өөд ширтгэн хэвтгэд олон мөртөн тохилцсаар нүдэн дотор минь уном уй. Жамын тухай бодохдол мөн чанар нь танигдаад жаргал зовлон хоёр минь тэнцвүүхэн болчихно. Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд нэрэл үд чинь удраад л өнгөрөх цасуудаа. За Нэг юм асууч ээжийн талаар ээжийнхээ одоо юуг нь хамгийн хөөгөлж байдаг санаж байна. Тэр ээжийн тухай ярихаар их олон дурсамжууд ингээд зэрэгдэг. Манай ээж сургуулийн үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилладаг. Тэгээд сургуулийн үйлчлэгч, цэвэрлэгч нар ингээд өдөр цайныхаа цагт ингээд гоё хамтдаа чихэр мэхэр ингээд цайны цагаараа сургуулиасаа хийдэн. Тэгээл нөгөө завсарлагаанаар гүйж гараад нөгөө ээжийнхаа чихэрнээс идэн хагасууд нь сайндаа амралтын өдрөөр ирээд ээжтэйгээ хамт шалын сайхан угаагаад сургуулийнхаа шал дорыг угаачна. Тэгээд дараа нь хичээлдээ ирээд ингээд явж хахад өөрийнхөө ээжтэйгээ хамт тэр хагасууд нь сайнаар угаасан шалан дээгүүр ингээд алхаа явж хахад бол өөрөө ирэхгүй ингээд гоё цэвэрч нямбай байдал, бусдын хөдөлмөрийг үнэлэх байдал хар багаас минь л ингээд сууж эхэлсэн л. Тэгээж маань бол тэр амьдралын одоо тий ямар ч ажлыг ингэж гоё үн сэтгэлээсээ үгүй ээж наад булангаа ингэж орхичлдоо гэл хөөгтлэмжтэй. Үгүй болохгүй энэ чинь ингэж цаарчих хэвээр гэд альва нэг ажлыг тэр нэг дуустал нь хийдэг чанар энэ төр бол ээжээс минь ингэж өвлөж ирсэн байдаг. Тэгээд эрэгтэй хүүхэд чинь мэдээж ээжтэй илүү илгэмсүү. Тэгээл тэр хичээлээ тараад явхад нь хамт ингээл ээж маань гоё торгон дийлэн амируулаад л араас нь хормойгын өшгчөөл тэр сумын төвийнхаа нарийнхан шараатай замаар ингээд алхаж байгаа тэр зураг мөрөг бол одоо эргэж бодоход их сайхан санагддаг л та. Хүний яг тэр дурсамжуудаа ингээд эргэн бодож ярьж иж хүн гоё ингээд амьд байгаа байхгүй. Ямар ч дурсамж ингээд байхгүй. Нөгөө би заримдаа боддог шүү дээ ээж ихэдэл ингээд дэрэн дотроо хийгээд үнэрлэж хэвчих та. Нэг ээж юм царай ямар байлаа, үнэр нь ямар байлаа гэд боддог байхгүй. Тэгэхээр хүний тэр үнэрийг эргэн санах гэж хайх, тэр хуучин дийлнээс нь хайх байхгүй болсон бодол царайг нь дурсамжиндаа эргүүлж амьлуулан одоо AI шиг л болох гэдэг шүү дээ. Өөр дотор тэгж бодох энэ дөр бол үнэхээр хүний амьдралын болцсон бас тийм алдашгүй гоё хүний амьдрал байх хэвээр гоё үнцэн. Тийм учраас одоо бид нар бас тэр бүхний эргэн санаж дурсан бодож тэгээ яруу найрагч хүн бол дандаа уйруулан бодож уран бүтээлдээ ингэж шингэж явах хэрэгтэй болоо. Тэгээд би нэгэнт ээжийн тухай ярьсных. Эсвэл ээжийн тухай шүү. Ээждээ очих зүг зүрхэнд чинь байгаа шүү гэдэг нэг шүлэг одоо бичээд урлагийн гаяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч продюсер ах манаас аялгаа хийгээд Монгол Улсын гаяа жүжигчин Банзрагч ах манаас ингээд дуулж олон дүмд хөргсөн Батэрээдүү гэдэг одоо сайхан ах манаас ингээд дэмжиж юм сайхан ээжийн тухай дуу бүтсэн юм аа. Зинхэрсэвшэ хингэн бойлан тайжилсэ Тэврэ дүнстэгэжидэ Бактаган ойлмос тайрхэлмэ Тэр болгон би яг энэ дуун зориулсан ийм одоо шүлгнүүдээ ингээд бас уншиж байгаагүй. Энэ бас мэдээж дууны яруу найраг нөгөө мэрэгжлийн яруу найраг гэдэг та нэг ярьсан шүү дээ. Мэрэгжлийн яруу найраг өөрөө үнэхээр гоё жинхэнэ юм мэрэгжлийн чихний жинхэнэ яруу найраг өөрөө дууны шүлэг байх боломжтой байхгүй. Дууны шүлгийг маш гоё тансаг гоё ингээд уран манай хууччуул биччихсэн. Яг түүнтэй адилхан
дууны шүлгэн дээр ч гэсэн бид нар бас маш гоё зуурл ач холбогдол тэр зүйлээ бас юм өгж бичих хэрэгтэй юм лээ. Тэгээ ээждэн очих зүг гэдэг зүрхэнд чинь байгаа шүү гэдэг урт нэртэй. Нартад мэндэлхэд ангир уурган амлуулсан ээжээ минь нэмгэн цэнхэр алсад сүүгэн өргсөн ёроол юм шүү. Инэрлээгээд хариу нэгтэггүй миний буурал ээж минь эвээр учирсан амьдралд сөхрөөгүй тэнхээ юм шүү дээ. Эргэх нарыг дагуулад баярын нулимстай зориорой ээждэн очих зүг чинь зүрхэнд чинь байгаа шүү дээ. Зовлоо гэд үрдээ хэлдэггүй миний жаахан ээж минь зоргоор туулаагүй буурал замбууд жиндэх вэ дээ. Жаргалаа гэж олондоо дуулдаггүй миний цайлган ээж минь жавраас нүмерлэж өсгсөн хайрын далаа юм шүү дээ. Алдчих вэ гэд тэнгэрт сүсэлсэн миний шүтэн ээж минь аргадан учралсан хүний дайтай ургуулсан нар юм шүү дээ. Онлоо гэд орчлонд зарлаагүй миний эгэлхэн ээж минь оддын дор бүү айлсан сэтгэлийн аялгүй юм шүү дээ. За нэг юм ээжийн тухай Баярлалаа. шүлэг байна. Сайхан ярилцлага хөрнөөлж, сайхан шүлэг дуудсан Жамбалдрч дүүдээ баярлалаа. Тэгэхээр АСТ Global телевизийн нээлт ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Болорцсон ээж Ярунаш Жамбалдрч оролцож байгаа хүнд сайхан шүлэг дуудлаа, бодол саналаа аваалцлаа. Өөрөөр манай өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай үзэгчтэй.